Сайн байцгаана уу? Та бүхэндээ Улаанбалгай түлхрээр хийсэн сургалт үйл ажиллагаа хоёрыг хүргэхэд бэлэн болсон байна. За энэхүү үйл ажиллагаануудаа болохоор Цэрэн Найдмад багшийн зохиол суурилсан сургалтын арга зүй гэдэг номыг их сурвалжээ болон ашиглаж байгаа. За сургалт үйл ажиллагаа 2 дээр маань суралцсан үр дүн нь хэл ярианы 2-2-ын хүүхэд үлгэр ярих үедээ энгийн өгүүлбэр харилцан ярилцсан. За бусад сургалтын чиглэлтэй уялдж байгаа байдал нь математикийн 2-3-ын тоглоом юмсыг тодорхой шинжээр 2 хэсэгт ангиллан нийгэм сэтгэл хөдлөлийн насан туршийн тусламжтайгаар зан үйлүүдийг тустай тусгүйгээр нь ангилдаг болно. За сургалтын хэрэглэгдэхүүн багуудын тоогоор Улаанбалгай тохны сүүдэр зураг, за мөн ангид байгаа улаан өнгийн тоглоомнууд байж болно. Сургалт үйл ажиллагаа маань дотроо үйл ажиллагаа 1, үйл ажиллагаа 2 гэсэн хэсгээс бүрдэж байгаа бол үйл ажиллагаа 1 дээр нь болохоор үлгэрийн үйл явдлын зураг хараад хүүхдүүд маань найз нөхдөдөө ярилцах, хоорондоо ярилцах. За багш Улаанбалгай тохны тухай хүүхдүүдтэй ярилцсан. Улаанбалгайт ингээд ээжийнхээ өгөнд орж байгаа сайн охин уу, муу охин уу ингээд яг нэг явах ёстой замаараа яваагүй учраас чамтаа таарсан. Энэ нь одоо сайн охин уу, муу охин уу гэх мэт энэ дээр болохоор нийгэм сэтгэл хөдлөлийн 2-2-ын В буюу насан туршийн тусламжтай зан үйлүүдийн тусгай болон тусгүйгээр нь ангилдаг гэд энэ үр дүн харагдаж байна. За дараагаар нь мөн Улаанбалгай тохны хувцсыг нь нэрлэнэ. За малгай, нүмрөг, юбөг, палаж гэх мэт хувцсыг нь нэрлэж болох нэ. За энэ дээр болохоор үндсэн сургалтын үр дүн маань харагдаж байгаа. Хэл яриа 2-ын хүүхэд үлгэр ярих үедээ энгийн өгүүлбэрээр харилцан ярилцсан гэдэг зураг хараад хоорондоо харилцан ярилцах нэ. За үйл ажиллагаа 2 дугаар хэсэг маань Улаанбалгайтыг чимгэлцгээе гэдэг хэсэг байна. За энэ хэсэг дээр математикийн тоглоом юмсыг тодорхой шинжээр 2 хэсэгт ангилна гэдэг суралцсан үр дүн хүүхдүүд маань эзэмших боломжтой. За багш хүүхдүүдийг 4 баг болгон хуваана. За ангид байгаа улаан өнгийн тоглоомнуудыг цуглуулах даалгавар өгнө. За багууд цуглуулж ирсэн тоглоомоо Улаанбалгайтын сүүдэр зурган дээр байрлуулна. Улаанбалгайтын сүүдэр зурган дээр тоглоомнуудаа байрлуулахдаа зургийн хүрээнээс тоглоомыг гаргахгүй мөн тоглоомнуудыг дээр нь давхарлаж тавихгүйгээр байрлуулна гэсэн ийм даалгаврыг гүйцэтгэх гинэ. За ингээд багш нартай болон ингээд ашиглахад хэрэг болох үец ингээд зургнуудыг оруулж өгсөн байна. За энэ ингээд Улаанбалгайтын сүүдэр зураг байна. Энийг ингээд дөрөв хагаад багуудад тарааж өгнө. За тэгээд ангид байгаа улаан өнгөтэй эд зүйлс юу л энэ тэр бүгдийг одоо тоглоомнууд ингээд хүүхэд хүрэхэд авч хэрэглэхэд ойр болох үе хүүхдийн нүдэн дээр ингээд ил байршуул байдлаар ийм тоглоомнууд байж болох юм гэж ингээд санаа оруулсан байна. За ингээд багш нар маань та бүхэн маань миний энэхүү санаан дээр нэмээд бас засан сайжруулах зүйл байвал сайжруулад өөрсдийнхээ санааг нэмээд хичээл үйл ажиллагаанд ашиглаарай. За анхаарал тавьсанд баярлалаа.